Тэгээ энэ олон улсын нөхцөл байдал бол маш ээдрээтэй байна. Дэлхийн 60 гаруй улс сонгуультай байна. Тийм учраас энэ дээр бид нар маш үндэсний эв нэгдэлтэй маш хэрсүү байх учиртай ийм сонгуулийн цаг хугацаа. 30 жил бүхэнд болдог том ийм геополитикийн давлгаа энэ цаг үед яг таарч. Цар тахлын дараа хөрш орон маань дайнтай, гадны зургус хүндрэлтэй. Тэгээ энэ нөхцөл байдлыг далимдуулж манай зарим нэг ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс энэ нөхцөл байдлыг өөрсдийнхөө авилгалын асуудал эсвэл зоригийн энэ хэрэгтэй хүн эрүүдэн шүүсэн асуудал зэрэг ийм асуудлууд нь хүндрээд илрээд ирэхээр ийм олон улсын нөхцөл байдал донд өөрөө хавчуулагдаж үндэснээ талцуулах ийм том асуудал руу эцсийн хүн ална гэдэг шиг ийм нөхцөл байдал руу түлхэж байгаа юм зүйл бол сүүлийн 1-2 жил явлаа. Тийм ч учраас би энэ олон улсын нөхцөл байдлыг бас ярьж явж байгаа. Яг 11-21 онд яг л ийм хэд сэтгэл хөдлөлд автсан улс оронд нь ямар нэгэн байдлаар үмэн самуун бий болсон үед эдийн засаг унчвал ард түмэн сэтгэл санаагаар үүмэн бензин тасарчвал олон нийт бухимд нь хүний амь эрсдсэн ч энэ бол үүлэн чөлөөний нар юм. 30 жилийн хугацаанд Монгол улсыг бас буруу замаар явуулсан Монгол улсын баялаг өмч хөгжлөл гээд олон зүйл дээр хэдхэн хүний л эрх ашгийг хангаж арчсан хөсгөлийн үзэл санаанаас ухарсан энэ хүмүүст Монголын ард түмэн нэгдмэл байгаа гэдгээ бид шудраг ёсны тэмцлийн үзэл санаан дээр үлдэн мөн 30 жилийн дараа монголчууд бид маш хэрсүү болсон. Хэр баргийн зүйлд хурдхдахгүй болсон. Бид дүгнэлттэй болсон гэдэг энэ том ойлголтыг хөлийн чандад энэ сонгуулийг ажиглан харж байгаа. Өөрсдийнх нь таатай хуучин 30 жил хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсэж байгаа. Энэ хүмүүст Монголын ард түмэн эв нэгдэлтэйгээр шудраг ёсны талд хатуу зогсоосоо гэж би үнэхээр хүсэж байгаа. Тийм ч учраас